Сайн байцгаана уу? Бүхэндсний өсөж болгоноос та бүхэндээ одоо дараагийн гэрчлэлтэй болцоод бэлэн боллоо. За энэ удаад бол Батарт нөрөөгөө танилцуулнаа. Батарт нь бол манай сүм дээр 4-р орж байна уу? 4-р ороод одоо би энэ гишүүн сүмийн гишүүн байх юмсан баймаар байна гэдэг шийдвэрийг гаргасан учраас өнөөдөр гэрчлэлтэй бэлэн боллоо. Баярлалаа. За намайг Батартна гэдэг би эхнэр 4 хүүхдийн амьд амьдардаг. Тэгээд энэ дахин амьсны баяраар би энэ сүм дээр ариун сүнсний удирдамжаар ирсэн гэж би өөрөө боддог. Яагаад гэвэл одоо би ингээд энд сүм байдаг гэдгийг одоо зөвхөн 2 хүүгээр сонсчоод энэ байшин одоо 3 хүү гэсэн үг шүү дээ. Энд сүм байдаг гэсэн гэдэг ийм үгээр сонсчоод энэ зүрх сэтгэлдээ байлгаж итл ариун сүнсний минь одоо хөтлсөөр байгаад намайг энд авчирсан. Тэгээ тэр одоо үнэхээр ариун сүнс амьд бурхан гэдэг бол яг үнэхээр миний зүрх сэтгэлд ингээл одоо түггээл цахаал энд авчирсан. Тэгтээ нөгөө нэг бодит амьдралын нөгөө нэг юм айдас надтай хамт орж ирсэн. Тэр юу гэвэл энэ хаалгаар энэ байшингийн хаалгаар ингээд ороод ирэнгүүтэл энд юун сүм гэж байхгүй гэж хэлэх болов гэсэн айдас ингээд давхар орж ирэхэд одоо харуул юу гэсэн бэ гэхээр би ороод сайн байна уу энд нэг сүм байдаг гэсэн мөн үү зөв үү гэж асууж байна. Есүсийн сүм үү гэхлээр Есүс гэдэг үг ингээд хэлэгдэх нь надад ийм баяр хөөр орж ирсэн. Тэгэл за тэр одоо жижигүрэн шууд хэлсэн. 7 давхар тэр Есүсийнхэн байгаа. Тийшээ ор гэж надад хэлсэн баг. Тэгэл надад за зөв газар зөв одоо үг үнэхээр ариун сүнс бол амьд бурхан гэдэг нь одоо үнэхээр намайг давцарж байгаа мэн гэж би бодож ингэж орж ирсэн байгаа. Ингээ ихний айцаа нэг давхар таялчаад. Тий, нэг давхар таялчаад. Үнэхээр би үнэхээр гадуур ингээд явахдаа Есүс гэдэг үгийг сонсголоор л бүр ингээд цаанаас ийм танил тэр одоо Есүс гэдэг үгээр ингэж бахархаж амьдрах юм зүрх сэтгэлтэй болсон. Ийм л хүн болж ингэж энэ сүм дээр ирснээр өөрчлөгдөж байгаа байхгүй. Өмнө нь бол одоо ичид санаа зовхож байт юм тийм. Есүсийнх ингээд хэлчихлээр одоо ингэж чинь манай нэг ажилтнад хэлчихсэн л та. Есүстэй би хашлаад байгаа учраас тантай би ажиллаж чадахгүй нэг ингээ хэлээд явж исэн. Тэгэхээр би дотроо үнэхээр их баярсан байхгүй. Энэ сүмд ирсэн дараа шүү. Яагаад баярсан бэ гэхээр үнэхээр би амьд эзэнтэй хамт байгаа юм байна. Тэнгүүл тэр нөгөө мухар сүсгтэй шашинтай хүн байна шүү дээ. Одоо боддын ч юм уу, бөөгийн ч юм уу ямар хүндээ үзүүлсэн би мэдэхгүй. Үзүүлээд ирсэн чинь Есүстэй чинь харьцах юм байна гэж би тантай ажиллаж чадахгүй нэг л яваад гэж байна. Тэр хүн бол ажлын чадвар муу байсан би түүнийг бас яаж явуулах учраа олохгүйсэн учраас ертөнцийн эзэн Иесус Христ бол миний өмнөөс миний ажлыг хийгээд тэр хүн болоод тэр мухар сүсгтэй үзүүлээд тэгээд өөрийнхөө замаар явчих юм. Гэхдээ би тэр хүнийг өргөдөж байгаа. Одоо тийм мухар сүсгээр яваад тийм эзний авралыг авахгүй байгаа нь одоо надад аюу харамсалтай санагдсан. Тэгэл би одоо за энэ хүнийг одоо тодорхой хэмжээнд би залбираад эзнийг таньж мэдээсэй гэж залбираад өрөөгд явуулах хэрэгтэй байна гэж дотроо залбираад өрөөгд явуулчихсан. Тэгээ маш их гайхалтай өөрчлөлт зөндөө гарч ирсэн. Миний өөрчлөлт. Миний одоо гэр бүлтэй хандлага тэр гэр орондоо хараа үг үйлдэлээ өөрчилж би эзэнтэй хамт байгаа шүү гэдгийг бодож цэлэнж ингэж үг яриа гаргах тусам гэр бүлийн маань одоо хүмүүсийн үг яриа үйл хөдлөл хандлага нь өөрчлөгдөж байгааг би үнэхээр одоо би амьд эзнэр үнэхээр ариун сүнсээр дүүрсэн юм байна. Хүн ингэж дүүрж адгийн муур сүнснээс чөлөөлөгдөө энэ ариун сүнстэйг уучирч өөрийнхөө биеийг одоо эзнээр өдөртүүлж амьдрах өнөөдөр гайхалтай. Миний өмнөөс одоо би жишээлбэл одоо 7 хоногийн өмнө одоо ажлын тайлбарын хурал хийж миний хариуцсан. Одоо доороо хийж чинь 300 хүний нүд харахаар ийм одоо ажлын албан тушаал хийдэг л дээ. Тэгэхээр чинь тэрэн дээр одоо намайг харж байгаа шүү дээ. Энэ яаж ажиллаж гин, яаж амьдарч гин бүх зүйл нь харагдаж байгаа зүйл дээр одоо
өгөх санхүүгийн өгөгдлүүд яг гэвэл нөгөө нэг аж ахуйн нэгж байт юм уу, нэг албыг хариуцаа явж байгаа зүйл дээр заавал санхүү хийгдэж явж идэг. Тэр санхүү маань одоо тухайн одоо өдөртөх хүнийг одоо үнэлэмжийн явж идэг гэж би ойлгодог. Тэгэнгүүт тэр үнэлэх гэж байгаа тэр санхүүгийн үзүүлэлтүүд тэр хурлын өмнө өдөр байгаагүй та нар боддог. Одоо тэр санхүүгийн үзүүлэлт хэлж та магадгүй одоо тэдэн сая төгрөгийн орлоготой байна, тэдэн сая төгрөгийн зардалтай байна. Энэ зардал одоо яагаад өсөөд яагаад одоо үнийн нэмэгдэл гарцсан бэ гэдэг тоо байх хэрэгтэй тийм үү? Би зүгээр жишээ нь хэлэх та. 3 сая төгрөгийн зардал байна гэж байна тийм. Тэнгүүт чинь 3 сая төгрөгийн зардал 2 сая төгрөгийн одоо орлого гэдэг ингээд энэ тоонууд өмнө өдөр нь надад байгаагүй байхгүй. Бүр цаасан дээр миний төсөөлөл дээр байгаагүй зүйл бурхан ажиллаа хийгээд миний өмнө. Бурхан ажиллаа хийгээд тэр чинь одоо нэг юу гэдэг чи би цалин мөнгө өгөөд хүнээр ингээд хэлүүлэх ёстой шүү дээ. Гэхдээ цалин мөнгө аваад хийх ёстой нь өгөхгүй. Одоо нэг бүр шууд хэлээд ихтлэн маань ажиллаа хийвчиж байгаа. Уцаач авахгүй. Тэгвэл ч тэр тоог би хаанаас олж авах вэ? Бүр ингээд маш их стресс орнгуутлаа би залбирсан. Тэр таны ажлын үр дүнд шууд нөлөөлөх юм тоонууд байсан. Тэрүүгээр үнэхээр дутагдаад яйдаа гэж идэл. Яг үнэ. Гэтэл одоо өөр нэг нэгтлэн гарч ирээ. Та хүрээ дэрэй гэж байна. Хүрээ дэрэй гэнгүүтлээ бүх одоо нөгөө хуулган муулгыг тэр нэгтлэн бүх мэдээлэл өгөхгүй шүү дээ надад. Одоо намайг хорлох гээд байгаа юм тий. Тэр сатан ажиллаж чинь гэж үзээд байна. Тэнгүүтэл чинь нөгөө нэг бурхан ажиллаа хийгээд өөр нэгтлэн гаргаж ирэнгүүтлээ бүх тоонуудыг надад гаргаад өгч байгаа. Бүр маргааш нь хурал болох гэж байгаа. Одоо нөгөө өдөр тутмын үйлдэл танилцуулах гэж байгаа хурлын өмнө 2-3 цагийн өмнө гаргаж ирээд ингээд тоонуудыг тавиад өгч байгаа. Амен. Тэгэл би тэр 3 цагийн дараа яах вэ? Хурлаа тайлан одоо хурал дээр тайлангаа тавихад тэр тоонууд аяглаж ингээд 3 цагийн өмнө бий болчих жоо. Тэг би юу гэж хэлэх гээд юм гэхэлээ үнэхээр энэ одоо ариун сүнсээр одоо дүүрч тийм ойрны сүнснээс чөлөөлөгдөж тэгээд энэ байгаа амьдрал энэ Монгол улс Улаанбаатар хот энэ хаан улд энэ орчин Батэрдэн гэж хүн ингээд амьдрах энэ бодит амьдрал бурхан байдаг эзэн байдаг ариун сүнсээр өдөрдүүлж амьдрал гэдэг маань өөрөө амьдрал гайхалтай өөрчлөлтүүдийг хүний амьдралд хацардаг юм аа. Энэ ингээд ойлгохгүй итгэгч биш улсуудад бол энэ одоо юу гэж арай өөр сонсогдож магадгүй. Гэхдээ энэ одоо Иесус Христийг таньж мэдээ. Иесус Христ бол миний зовлон, миний одоо амьдралыг өөрчлөх гайхалтай өөрчлөлт. Амийг өгсөн эзэн. Сүнслэг амийн минь үнэхээр аварсан эзэн гэдэг нь мөн учраас ийм өөрчлөлт гаргаж өгч байна. Баяртайгаар амьтаар энийг ингээд үнэхээр таньж мэдэх бол үнэхээр хамаагүй байсан. Энийг ойлгох мэдлэг оюун ухаанч хомс байсан. Гэтэл нэгдүгээр эзнийг таньж мэдсэн. Гэхдээ тэр хугацаанд хүлэгдмэл, баригдмал одоо хоёрдмал ойлголт. Тэгээ нөгөө нэг атаархал, чөтөөрхөл энэ бодит амьдрал, эд материалд ингэж шунсан амьдралын одоо хэв маягтай хүмүүстэй итгэлийн амьдрал гэж хуваалцаж амьдрах надад аюу төвхтэй байсан. Би энэ төвхтэй байдлаас энэ хүлээснээс яаж гарах арга замаа олохгүй явдал ариун сүнс яасан ба намайг хөтлөж хацарсан. Та үнэхээр үнийг хайсан байгаа. Би үннийг хайсан. Тийм учраас ариун сүнс үнэхээр хөтлөд байгаа гэсэн ариун сүнс бол одоо таанд бидэнд туслагч байгаа үлгээсэн учраас таны түрүүний ярьсан тэр ажил дээр чинь гайхалтай тусласаар байгаа байд. Өөр таныг нь авралт чинь хөтлөөд орлоод ирсэн. Яг нь. Та ер нь эдийн хугацааны хугацаанд эзний нэрээс зурж байгаа эдийн хугацааны итгэгч гэж өргөлгүй. За миний түүх бол хэцүү. Одоо нөгөө нэг уламжлалт өвөө эмээ аав ээжийнхээ юмр бол буддын шашнаар өсөж ирсэн. Тэгээд нөгөө их нэртэйгээ гэр бүл болоод 2004 онд гэр бүл болоод 5 жил одоо буддын шашнаар тий өргөгийн тэргүүн болсон учраас буддын шашнаар одоо бүх зүйлийг залуулах гэдэг шүү дээ. Тэгээс нөгөө нэг засал ном хийлжсэн 15 оны дотор гэж ингээд явж ирсэн. Гэтэл Монгол улсад нөгөө нэг айл болгонд бөө төрсэн цаг үед гарсан тийм үү. Гэтэл тэр үед яасан? Би бол бөө биш. Гэхдээ яг нөгөө онгон шүтэн залуулж
өвгдээцийнхээ тэнэл сүнсийг шинжлэх ухаанаар сүнс гэдэг нотолцсон байгаа шүү дээ. Тэнгүүл тэр сүнсээр намайг тоглоод тэр бөө багш яах нь. Яг тухайн үед бол тэр бөө багшийг ашиглаж одоо оюун санаагаа өдөртөөж явж ирсэн. 9 жил тэр одоо бөөгийн шашнаар бөөгийн замналаар ингэж явж ирж байгаа 2018 онд миний одоо нөгөө төрсөн ихч маань Америкт амьдардаг. Тэгээ Америкт амьдардаг ихч маань нөхөртөөгөө одоо хоёр таньдарлаа л да. Гэхдээ шинэ нөхөртөөгөө ирээд 17 жилийн дараа ихч минь гэрт минь ирээд сайн мэдээ дуулгахад би нөгөө онгон шүтээтэй том өрөөнөөс өрөөнд орохгүй байна шүү дээ. Энд чинь нөгөө харийн шашинтай улсуу гэрт минь орж ирээд онгон шүтээний минь болцсралдах гэдэг ингээд одоо та бүхэн мэдний саарлын 5 давхарч их жижиг галтгаад байна шүү. Тэнд 3 цаг суулгаад сайн мэдээ ярьсан баг. Тэгээд одоо нэг л удаа одоо энэ гэр бүлээ аваад сүмд яваад очиж байгаа. Тэгээд энэ сүм дээр нэг л удаа очиж байгаа. Тэгээд одоо 17 жил болоод ирж байгаа ихчийнхаа ганц хүсэлтийг биелүүлж гэж ихч минь нам дууцсан. Тэгээд энд ирээд одоо сүм дээр ирээд өөр нэг сүм дээр ирээд ер нь бол ертөнц эзнийг байдаг гэдгийг одоо ойролцоогоор 5 жилийн дотор тийм байж мэдсэн. Тэгээд дараад нь энд үнэхээр одоо тэнд бол одоо үнэхээр сайн чөлөөлөлт үнэхээр одоо эзний амьд эзэн гэдгийг одоо гайхалтайгаар мэдэрсэн юм мэдрэмж байхгүй. Бурхны ариун оршихуй байна. Ариун оршихуй үнэхээр одоо юу гэдэг чинь зүрх сэтгэлээр ариун оршихуй мэдрэн гэдэг зүйлийг мэдэрч чадаагүй юмсан. Тэгэхээр мэдрээгүй юм чинь ямар байх ёстой ч мэдэхгүй л тэнд ингээд байгаал. Яг үнэ. Яг тийм байдлаар их өрөвдөлтөө тэгээ нөгөө сүмдээ бол би эхлээд гэр бүлтэйгээ очисон бол яг нэгээр нь би одоо нөгөө баяр хөөртэй байх зүйл рүү явах биш нэгээр нь алцараа сүүлдээ би ганцаараа сүмдээ явчихсан. Байнгын ганцаараа сүмдээ яваад ирсэн чинь өөрөө нөгөө аз жаргал баяр хөөр гэдэг маань гэрт байгаад байдаг. Тэдэнтэйгээ нэгдэж одоо эснийг магтаж баяр хөөртэй байх гэдэг зүйлийг яагаад ч ойлгохгүй юм шиг. Ямар ч ойлгохгүй. За тэгэхээр таны одоо эхний 5 жил би буддизм шашин дараа нь бөө шашин дахиад дараа сайн мэдээ сонссон гэж гэхдээ дахиад шашин гэж ингээ 20 жил шашинцсан амьдралаар амьдсан байна. Одоо жинхэнэ амьд бурхантай уулзах одоо ямар их өөр юм бэ гэдгийг л та өнөөдөр гэрчиж байна тийм ээ. Тий яг үнэ. Үнэхээр одоо магадгүй энэ миний яриаг итгэгч биш хүн сонсч иж магадгүй. Итгэгч хүмүүс бас сонсч иж магадгүй. Гэхдээ үнэхээр онцгой гэдгээ өөрөө мэдээд яаж онцгой төлөвлөгөө эзнээс байдаг гэдгийг таньж мэдээд ариун сүнсний оршихуугаар орох зөв номлолыг сонсох гэдэг нь өөрөө гайхалтай зөв юм байна. Гайхамшиг хацарддаг юм байна гэдгийг таньж мэдэх хэрэгтэй. Үнэхээр гайхамшиг гэж юу юм бэ гэвэл та одоо энийг л хариулах та. За миний хувьд бол үнэхээр энэ ариун сүнсний оршихуйг оруулж ирж оруулж ирэхлээр яадаг вэ гэдэг мэдрэмжийг мэдрэх нь хийж болно. Тэр мэдрэмжийг ингээд одоо мэдэрчглээр асар их зүйлээс ингэ чөлөөлөгдөв. Одоо ингээд гараал яаж гэртээ харих зам, гэртээ очиж амьдрах амьдрал энэ болгон дээр өөр хандлагатай болоод эхэлдэг. Бодит амьдралд ийм өөр хандлага өөрөө ороод ирдэг. Ингээд ариун сүнсээр өдөрт бол үнэхээр гайхамшиг хийж эхэллээ да. За, баяр хүргэе. Үнэхээр бошин өгөөсөл тань дээр дүүрэн байна. Маш их баярлалаа. Мэдээж энэ таны хичээл зүтгэл байсан. Одоо тэр та үнэхээр хайсан, тогшсон, гуйсан байгаа учраас одоо зөв газар таныг ариун сүнс хөтлөдөрсөн гэж та амар гэрчлээ тийм ээ. Яг нь ариун сүнс ингээд тогших, Есүс ингээд тогшиж ядгаа гэж ярьдаг шүү дээ. Энэ сүнс шуулганууд одоо итгэгч бид нэр ингээд дунд байдаг юм. Байдаг юм. Тийм. Тэгэнгүүт энэ байдаг яриан дотор би 5 жил явсан байна шүү дээ. Ингээд явхад энэ сүмдэр ирээд ирдээсээ яг онгойсон байна. Үнэхээр ариун сүнс орших хүний ингээд эдис одоо нүд нээгдээд чихээр орж ирэх гэдэг чи өөр үү? Өөр байдаг гэдгийг мэдэрсэндээ л асар их баяртай байна. Энэ үннээ л олоод байна шүү дээ.
Яг үнэ. Тэгээд энэ сүмж болгондоо маш их баярлалаа. Тэгээд та бүхэнд маш их баярлалаа. Баярлалаа. Бурхныг алдаршуулан гэрчилсэн танд бас баярлалаа. Таны эзний ивэл өглөө дүүрэн байгуултгаа гэж өрөөгөөд дараагийн удаатаа гайхалтай гэрчлэлтэй уулзахаа гэж бодож байна. Энэ удаад бол ямар ч байсан би амьд бурхамтай учирсан үнэхээр өөрөө гайхамшиг юм аа гэдгийг гэрчилсэн танд баярлалаа. Маш их баярлалаа. За